За та бүхэндээ шаббатын мэндийг хүргэе. Дахиад болоог ахын дохоо өгөхөр. За хаврын тэнгэр олон аштай гэдэг те. Та хэр олон аштай? Айхтар. Тэгвэл хаврын тэнгэрээс олон аштай хүн байвал бас өөрийгөө тэгж бодож байгаа юм байвал дотроо гараа өгчээрэй. Хүмүүс бас харуул бас дивэн штэ тий. Тэгээд үнэхээр хавар болчоод хүмүүс нозоороод за сүмдээ явах уу, унтах уу гэдэг юм хоёр сонголтон дээр ирчээдэг тий. Яалтч юу. Гэтэ бас энэ их одоо олон аашаа давж, хаврын аашигч давж, өөрийнхөө аашигч давж тий. Бурхны сүмд хүрэлцэн ирсэн тав хүнийг бас эзний нэрээр өрөөж байна. Баярлалаа. Ирсэнд маш их баярлалаа. Тэгээд манай Баатар ах маань Төвсөм рүү явна гэсэн гүгээд ирсэн биш үү? Манай цалцаагч маань бас ирсэн байна. Та суурин байгаад байгаа мөг юм? Үгүй юу? Өчтөр ирсэн юм уу? Төөх манай хараа цалцаагч маань бүр ингээ сүмдээ ирэхэд бол та байсан сэлэнгээс тий. Тэгээ ачааны машин дээр багшралдаад тий. Ирсэн байна шүү дээ. Тэгэхээр бас ийм холоос хэдэн зуун километрийн цаанаас хүртэл сүмдээ ирж юм гэдэг чинь бас л бас бахархаа шүү дээ. Манай за жаргал маань ирсэн байна. Оргил маань ирсэн байна. Айгуу ховрын бараанууд ирсэн чи айгуу гоё тий. Анхаа маань анхаач одоо ховрын биш болсон. За тэгээд та бүхнийг дахиад сүмдээ урьж байна. Өнөөдрөөс эхлээд бид нэр хэдэн 7 хоногийн турш 12 7 хоногийн туршид шаббатаар энэ Даниэл номыг судлах юм байна. Тэгээд нэг номыг үргэлжлүүлэн авч явна гэдэг бол ялангуяа Даниэл гэдэг ном бол уншихаас ч халгамаар ийм ном тий. Айхтар гүнзгий ном байгаа. Тэгээд зарим хүмүүс бүр уншдаггүй энэ ном Даниэл номыг. Яагаад уншдаггүй гэсэн чинь Даниэл ном дээр эцсийн цаг үе хүртэл энэ номыг лацтаа гэж хэлсэн байдаг. Тэрийг нь аваачаад уншиж болохгүй ном байна гэд буруугаар ойлгоод уншдаггүй. Энэ талаар хэдүүлээ одоо 12 7 хоногийн туршид суралцаад уншаад Даниэл гэдэг номын ард гарах юм байна гэж ойлгож байна. Тэгэхээр өнөөдөр Даниэл номын 1-р бүлэг бараг орчлон гэж хэлж болно. Даниэл номын оршил. Оршил болох 1-р бүлгийг бүгдээрээ хамтдаа судлана. Би энэ 1-р бүлэгт харь газар аваачигдсан гэдэг ийм одоо юу нэр өгсөн юм байна. Одоо 1-р анги гэдэг шиг те. Ингээ та бүхэн маань одоо Даниэл гэдэг цувралын season 1-ийн те 1-ийг одоо үзэж байна. Ингээ та бүхэн аялахад билнэ үү? Надтай хамт. Тэгээд жоохон урт яриа болох болно. За би одоо айл болох те 30 минутад багтааж дуусгахыг хичээх боловч энэ зөвнөлийн ном учраас те та бүхэнд ч бас сонирхолтой байж магадгүй гэж бодож байгаа. Тэгэхээр Даниэл ном эхлэхдээ бол Бабилон руу цөлөгдөж байгаагаар аваачигдж байгаагаар эхэлж байгаа тийм. Ер нь Бабилоны талаар нэг жоохон одоо мэдэхгүй бол бэкграундыг тухайн үеийн бэкграундыг мэдэхгүй бол хэдүүлээ Даниэл номыг жоохон ойлгохгүй байх л та. Тэгэхээр ер нь бол манай эртний өмнөх 605 онд бол Даниэл болон түүний найз нар яасан бах нь Бабилон руу ачигдсан зэрэг одоо ногоон бүхэхтэй ногоон машинд ачигдаад явсан байдаг байх. Тэгэхээр гэж үздэг байх нь л те одоо өмнөд Юдаг эзэлснээр болол инхүү Бабилон болол бүхэлдээ Израилийг тэр чигт нь эзэлчихэж байгаа юм. Өмнө бол Ассирч хойд Иерусалим хойд Израиль улс бол Ассирчүүдийн улмаас хэдхэн жилийн өмнө бол сүрсэн байдаг. Тэгээд өмнөд Юда үлдсэн байсан. Харин манай эртний 605 онд бол бүрэн эзлэгдэж ингээд хөөрхий Даниэл болон түүний нөхдүүд анчаал Даниэл гарч байгаа шүү дээ. Ерөөсөө Израильчуудыг тэр чигээр нь аваачаад ялангуяа өнгөтэй өдтэй гэсэн бүх зүйлийг нь яасан байх нь Бабилон руу аваачсан. Ийм төвхтэй байгаамаа гэж. За Бабилончуудад эзлэгдэх болсон шалтгаан нь ерөөсөө маш тодорхой. Энэ бол цэрэг армийн ийм асуудал байгаагүй. Ерөөсөө итгэлгүй байдлын асуудлаас болж Бабилончуудад эзлэгдсэн байна. Эзэн үг нь өөрт нь итгэмжтэй байх юм бол түүнд итгэлээ бүрэн даатгсан хүнийг ямар ч хүчлэг дайсан байсан хамгаална гэж амласан байдаг. Та
Та бүхэн Голиат Давидыг санаж байгаа, түүхийг санаж байгаа тийм. Давидаас баг хэд дахин өндөр Голиат. Давид бол итгэлтэй байсан учраас ерөөсө түүнийг хумсын толионы чинээс хамаагүй. Миний бурхан надтай хамт дайдж байгаа учраас өнөөдөр чамайг миний гарт өгнө гэж итгэлтэй байсан тийм үү? Тэгвэл Израиль ч гэсэн яг л ийм итгэлийг гарах үзүүлэх байсан. Агуу хүчрэг Вавилончууд дайрал уухай гэж ороод ирэхэд тэгээд та нар биднийг яаж чадахгүй шүү. Ягаад гэвэл биднэрт бурхан байна гэж хэлэх ёстой байсан. Гэтэ харамсалтай нь Израиль Иерусалимд нэг ч тийм хүн үлдээх байсан. Аимшигтай. Египтээс гарсан номын 34:24 дээр учир нь би үндэстнүүдийг чиний урдаас хөөж, хил хязгаарыг чинь өргөн удан болгоно. Жилд 3 удаа чи өөрийн бурхан эзний өмнө үзэгдэхээр ирэх тэр үед ямар ч хүн чиний гарт газар шунхаахгүй гэсэн ийм амлалтыг бол өгсөн байхгүй Израильчуудад. Юу гэсэн үг гэхээр одоо бид нар ч гэсэн амлаж байгаа. Надад итгэмжтэй байх юм бол чамд ямар ч дайсан аюул учруулахгүй гэж. Амен. Бид нар заримдаа итгэмжгүйгээсээ болоод ямар нэгэн зүйлд учирчдаг, унцдаг, бүдэрдэг, үйлдэг, дуулдаг тийм. За тэгвэл Даниэл номыг бол бид нар 4 хэсэгт хувааж болж байгаа. Нэгдүгээр бүлгийг 4 хэсэгт хувааж үзэж болж байгаа. За бүгдээ хамтдаа ямар 4 хэсэгт хуваах вэ гэдгийг нэг харцгаая л да. За эхлээд нь ялагдал гэж байна тийм. Нэгдүгээр хэсэг нь 1-2-2-ыг унших юм бол удахгүй би тавханд унших одоо Даниэл нэгдүгээр бүлгийг уншиж өгнө. Тэгэхээр маш тодорхой харагдана. За тэгээд хоёрт нь ачсан хүмүүсээ бэлтгэл ажилд оруулж байгаа. Тэгээ хааны тайгны үйлчлэлт, хааны албанд хувийн үйлчлэлт бэлтгэж байгаа тухай гарч байгаа. 1-3-5 дугаар ишлэлийг унших юм бол. За 3-р хэсэг нь болохоор эсэргүүцэл. Яаж эсэргүүцэж байгаа вэ гэхээр ингээд таны амтны шивднийг идмээрг байна гэсэн ийм эсэргүүцэл явуулж байгаа тийм. За хамгийн сүүлийнх нь болохоор ялалт. Та бүхэн анзаарж байгаа бол ялагдлаар эхлээд юугаар дуусч байна? Ялалтаар дуусч байгаа. Нэгдүгээр бүлгийг бацсах юм бол ерөөсөө л юм. Бидний амьдрал ч гэсэн ялагдлаар эхэлж болох юм. Гэхдээ эцсийн мөчид Бурхны дотор биднэрт ялалтан байгаа юу? Амен. Та бүхэн таны эхлэл чинь шалахгүйсэн ч төгсгөлөө агуу ихээр өсөг гэж Библи өгс байгаа тийм ээ. За нэгдүгээр хэсгийг бүгдээр хамтдаа харцгаая. Юдагийн хаан Йохакимийн хаанчлалын барилга. 3 дахь жилд Вавилоны хаан Небухаднецар Иерусалимд ирж хотыг бүслэн авбаа. Юдагийн хаан Йохакимийг Бурхны өргөөний зарим савнуудын хамт Небухаднецарын гарт эзэн өгсөнд тэдгээрийг Шинарын нутаг руу өөрийн Бурхны гэрт авчран Бурхныхаа сан хөмрөгт тавьбаа гэсэн. Та бүхэн харагдаж байна уу? Ажиг харагдаж байгаас тийм. Йохакимийн хаанчлалын 3 дахь жилд нь буюу Небухаднецар өөрөө аав нь бол хин гэдэг хаан байлаа, нэрийг марчлаа. Тэр хааныг амьд байх ахуйд Небухаднецар бүх цэргийн жанжин байсан. Тэгээд уухай хадаагаад Иерусалим руу дахиад орчихсон. Ингээд боочлол явагдсан байна тийм. Эзлэн зөрмгөл явагдсан. За тэгээд Небухаднецар хаан бүх цэргийн жанжин байхдаа юу яасан ба? Сав суулгыг нь эзний өргөнөөс сав суулгыг нь бүгдийн дээрэмдээд Шинарын хөндөй гэж одоо Вавилоны нутагт одоогийн бол Иракийн нутаг дэвсгэр гэж хэлж байна. Иракийн нутаг дэвсгэрт бол Вавилон гэдэг улс байсан тийм үү? Ефрат мөрний ирэг дээр. Тэгээд Иерусалимаас хичнээн сав суулга авч явсан бэ гэхээр эзний өргөнөөс бүгдээрээ Эзра номын 1-р бүлгийг харах юм бол 5400 орчим ширхэг алтан сав суулгыг ачиж авч явсан гэж хэлж байгаа. 4500 орчим. 5400 гэж. Ийм их одоо алтан савнуудыг Вавилон руу авч явсан. Нэгсэндээ дээр үтсэн гэсэн үг тийм. ертөнцийн сангийн дээр үтсэн гэж. За Вавилон гэдэг чинь өөрөө бурхтын хаалга, Gates of Gods гэж хэлдэг тийм. Бурхтын хаалга гэсэн юм утгатай үг байхгүй. Тийм. Бурхад л тийш ордог. Юу гэсэн үг вэ? Өөрсдөө бурхад гэж нэрлэдэг шүү дээ. Өөрсдөө хоосыг. Тэгээд Вавилоны бурхныг бол Мардок гэж ийм бурхныг шүтдэг байсан байна. Вавилончууд энэ Мардок гэдэг нь өөрөө бархас байд гаригийг бол шүтдэг ийм ард том байсан. Тэгээд сонирн байгаас тийм. Яаж тэр хаал гаригийг одоо бурханд амьдарч байна гэж шүтдэг байсан бөө мэд одоо. Тэгээд Небухаднецар гэдэг хааны нэрний
утгыг нь болохоор Набу минь ээ, үрийг минь хамгаалаач гэсэн ийм Бабилон үг байна. Набу кудури үсгүр гэдэг одоо ийм үг. Тэгэхээр Небухаднецар нэгэн Набу гэдэг бурханд хандаж хэлсэн одоо үрх төлөө даатгсан ийм нэр байна. Бүгдээ бас нэрэн дээр жоохон өнөөдөр нэлээд ажиллах байх тий. За ингээд хөөрхөн амтан Израилийн ард түмэн харь үндэстний идэж болсон. Өвлийн идэж нь болсон байна. Монголчууд манжид 250 гаруй жил бол тэдний өвлийн идэж болсон байдаг тий. Харамсалтай нь тэр түүхэн хугацаа бол манай монголчуудын хувьд хар толб болж үлдсэн. Ийм аимшигтай цаг үе байдаг. Тэрүүн шиг л одоо яг л Бабилонд эзлэгдээд ингээд явагдаж байгаа. За 2 дугаар хэсгээр нь болохоор ингээд бэлтгэл гэж хэлсэн тий. Бүгдээр 3-аас хамтдаа уншицгаая. Харагдаж байна уу? Та бүхэн харж байгаараа би уншаад өгье. Тэгээд хаан тагнуудынхаа тэргүүн Ашпеназад сурвалжит гэр бүлээс игээд язгууртандаас оролцуулан Израилийн хөвгүүдээс заримыг авчрахыг тушааваа. Тэд бие махбодын талаар соггохгүй, үсгэсэн төгс, мэрэгэн ухааны бүх салбарт гаргууд хийгээд ойлгоц ба ялгах салгах чадвар заяасан хааны ордонд үйлчлэн зүтгэх чадвартай залуус байх ёстой байлаа. Хаан тэдэнд халдээчүүдийн хил уран зохиолыг заахыг тушаав. Хаан тэдэнд өөрийн амттан шимтэн болон уудаг дарснаас өдөр бүр хувь хүртэн 3 жил сурахаар тогтоосон гэжээ. Хугацаа дуусахад тэд хааны хувийн үйлчлэлд зүтгэх байжээ гэж хэлсэн. Яагаад цэргийн алба дээр үед 3 жил байсан юм те? Яагаад цоомоо те Солонгос 3 жил үйлдвэрт ажилласан юм те? Одоо өөр авцалтай юм ярьж байгаа. Тэгэхээр 3 жил гэдэг бол хүн альва зүйлд мэрэгэн ухаанд суралцах юм бүрэн боломжтой юм цаг хугацаа байдаг юм байна л да. Тэгээд та бүхэн анзаарсан бол Израильчуудаас авчирсан залуучууд нь ийм өслөн төгс манай Жавха шиг те. Жавханыг босчих та. За. Тэгээд Жавха шиг гой өндөр тэгээд айгүй тийм согохгүй гэсэн те. Согохгүй гэдэг чинь нэг ингээд ямар ч байдаг те. Ийм бичиж болно шүү те. Тэгээд мэрэгэн ухаанаар дүүрэн авьяас чадвартай ийм залуучууд байх хэрэгтэй гэж хэлсэн байна. Тэгээд тэднийг бол халдээ хэл сурах. Халдээ гэдэг маань Бабилон хэл сурах гэсэн үг тийм. Бабилон хэл сурах болон халдээчүүдийн уран зохиолыг одоо сурах тал дээр мань хүмүүс бол даалгавар гэсэн байна. Ингээд 3 жил яасан байх нь суралцах болсон байнамаа. Тэгэхээр нэг зүйлийг анзаарах юм бол энэ Даниэл болон түүний найзууд нь сурвалжит гэр бүлээс гаралт. Ийм элит гэр бүлээс гаралтай гэж ойлгож байна тийм. Сая хэлсэн биз дээ. Израилийн хөвгүүдээс заримыг авчрахыг тушаасан. Тэр хүмүүс нь болохоор сурвалжит гэр бүлээс игээд язгууртнуудаас гэж. Тэгэхээр манай Даниэл маань болох нь ямар хүн байх нь бас нэг алтан яс юу лээ цагаан ястан буюу алтан ургийн тийм хүн байх нь Чингис хааны үр сад байх нь шүү дээ. Одоо Давид хааны үр сад гэж нэрлэж болох юм тийм. Тэгэхээр бас цагаан ястан байсан байх нэ Давид ингээ бодоод цагт. За ямар ч сан бэлтгэл ажил нь хааны бэлтгэл ажилд ингээд иймэрхүү хэсгүүд нь ингээ орчиж байгаа. Ингээд хааны өвчлөлт бол та нарыг бэлтгэнэ гэж нэгэнд баригдсан учраас та нар боол учраас үг дуугүй үгийг нь яах нь даах хэвээр ийм үйл байсан байна. За тэгсэн чинь харин эсэргүүцэл орж ирж байгаа. За эсэргүүцэл нь ямар эсэргүүцэл байсан бэ гэдгийг бүгд хамтаад 6-аас үргэлжлүүлэн уншия. Энэ бүрээс аюул харагдах байх ч гэдэг тийм. Бүрдийн нүдтэй хүмүүс харах та. Баабуу биш үгүй. Тэдний дунд Юдагийн хөвгүүдээс Даниэл, Хананя, Мишаил, Азария нар байваа. Тайгнуудын тэргүүн тэдэнд шин нэр өгөө. За еврей нэрээр дуутгахсан чинь хил угалчих гад аюу хэцүү байна. Тийм учраас Бабилон нэр өгье гэж хэлсэн баг. За тэгээд тэрээр Даниэлийг Белтшазар гэж нэрлсэн баг. Белтшазар. Бүр хил угалчмаар нэр байна үгүй юу? Даниэл гэдэг гол нэрлэлчээр амарх юм багс. Тэгсэн чинь Белтшазар гэдэг. Манай Монгол нэр чившигтэй. Нэг базар мазартай те. Гүр базар мазар гэж байгаа чившигтэй. За. Тэнгүүтээ Хананыг Шадрах, Мишалийг болохоор Мишах, Азарийг болохоор Абеднего гэж нэрлсэн байна. Цоомог хин гэж нэрлэх вэ бүгдээрээ? Бабилон нэр өгөөч. Би чинь Солонгост ингээ очсон чинь цоомог гэж ерөөсө дуудаж чаддгүй. Анх намайг очсон чинь юу гэж нэрлсэн гэж. Эхлээ бүр тэгсэн. Жумбо гэдэг миний нэрийг хэлж чаддгүй. Уул нь цоомоо гэдэг их гоё хэлчмээр байгаа байхгүй. Би мөн ингээд цэ гэл ингээл хэлж жомоо гэл. Тэгсэн чинь бүр миний нөө нэг
юугаар эрүүл мэндийн даатгалын эсрэг юугаар бичсэн юм гэж. Бүр олдохгүй болохоор Чахумо гэж нэрлсэн. Намайг Чахумо гэ. Хаашаа янзын сонь нэрвэ. Тэгснээр бүр сүүлдээ арайч нэг олсон нь цомо биш чомол болсон да. Тэгээд одоо бол чомо. Ядаж нэг солонгос нэр өгч болоогүй мө гэсэн чинь хүмүүстэй тэгээд нэр солонгост удаан амьдсан хүмүүс чинь өөр өөрсдөө гэсэн нэртэй те. Одоо ингээл Исад гархан готл нэг монгол залуу хөөе за сайн уу гэх хинэ гэж дуудах. Би тийм монгол нэрээр дуудаад баригдах гэдэг. Тэгээ намайг Тэсүү гэж дууд. Тэгсэн чинь манай од пастор гэсэн байл шүү дээ. Намайг Ким Ёшиг гэж дууд. Манай санхүүгийн ялганы даргын нэр ихгүй. Ганц орж ирж байгаа нэр нь од гэхэр чинь нэг тийм баригдчих гээд од гэхэр нэг солонгочууд ууд гэдэг ихгүй. Ууд гэдэг чинь солонгосоор хувц гэсэн үг ихгүй. Тэгээд намайг бити хувц гэж дуудаад. Тэгээ намайг Ким Ёшиг гэж дуудаг гэсэн юм шиг байна. Тэгээд аюу тийм хүмүүс ингэ солонгос нэртэй болчихдог байхгүй. Би тэгсэн чи байхгүй. Солонгос их нэртэй мөртлөнгөөс л надад одоо болт солонгос нэр байдаг байхгүй. Тэгээс үлдээ чомоогоор дууссан да хөрхий. Тий. За ингээд хүмүүсийг ямарчсан Вавилон нэрээр нэрлсэн байх. Та ямар нэг гадаад нэртэй вэ? Тий. Сая нэг тэнгисийн ирэх дээр 2 4 7 гэх нэг шоу гарч байгаа юм байна. Гэтэ би нэг ч удаа үзэж үзээгүй л тий. Тэрэн дээр нэг охиныг хингч гिचлээ нэг юм хин гинэ. Чи юу наа тийм нэг солонгос нэртэй охин яваадсэн тий. Тэгсэн чинь хүмүүс чинь доор нэг монгол нэрээр явахгүй ямар сони мани ингээд боо юм болоод хэрүүл болоод тах шиг үлээ. Тэгээд хүмүүс бас өөрсдөндөө ингээд нэр хүчтгэл юм шиг байна. Магадгүй та нарт нэг гадаад нэр байж л байгаа тий. Тэгсэн чинь бүр ингээд зарим нь болохгүй болохоор надад нэр өгч байгаа. За чамд ер нь Библийн нэр өгчөө. Энэ Соломон гэдэг чинь Соломон гэдэг нэртэй айгүй ойрох юм байна. Чамд өнөөдрөөс Соломон гэж дуудъя гэх. Аа би чинь Соломон гэдэг англи жоох еврей нэртэй болчих жоох байхгүй. Өнөөдрөөс эхэлж та бүхэн Соломон пастор гэж дуудаарай. Тэгээ андуураа зарим нь Салмон гэж дуудчих үү. За тэгээд энэ Даниэлийн нэрсийг нь би утгыг одоо та бүхэн танилцуулж өгье. Даниэл гэдэг нэр нь болохоор ерөнхийдөө еврейгээр эзэн бол шүүгч гэсэн утгатай үг шүү дээ тий. Даниэл оёоц эзэн бол шүүгч. Тэгсэн чинь Бэлчазар гэдэг нэр өгчөж байгаа мань үнд. Тэр нь болохоор шудраг эрдэнсийн эзэн гэсэн утгатай. Аюу сонь нэр өгсөн ба тий. Хананыг болохоор эзэн бол өршөөгч гэсэн ийм утгатай үг юм байна л да. Эзэн бол өршөөгч. Гэсэн чинь Шадрах гэдэг нэр өгсөн. Тэрийг болохоор сарны бурхан гэж. Сарны бүм тий. God of Moon гэж. Одоо манай шин саранг одоо Шадрах гэж нэрлэх юм байна шин тий. Шин сараа гэсэн Шадрах. Аюу санаа харж байна надад. За тийш бодохгүй Lovely гэж дуудсан. За тэгээд Мишаилыг болохоор уул нь эзэн гэж хин юм бэ? Эзэн хин юм бэ гэсэн утгатай үг байхгүй юу? Тэр одоо нэрийг нь авчаад Мишах болгоочж байгаа. Мишах нь болохоор Аку гэдэг одоо нэртэй бурхны нэрийг өгч байгаа Аку гэх. За хамгийн сүүлд Азария эзэн бол туслагч гэсэн юм утгатай үг байгаа. Тэр түүний нэрийг болохоор Вавилон нэрийг нь өөрчлөнгөтөө Абед-него гэж нэр өгсөн те. Абед-него нь болохоор Набу гэж одоо бурхан байдаг юм байна. Бас тэр Набугийн зарц гэсэн юм утгатай. Тэ ийм одоо нэрсийг тус өгсөн байх нэ гэж. За тэгвэл эсэргүүцэл нь хаанаас эхэлсэн юм болоо? За ингэсэн байна. 8 дугаар ишлээс харин хааны амтан шимтэн болон түүний уудаг дарснаас хуу хүртэн бие бузарлахгүй гэж Даниэл сэтгэлдээ шийдвэ. Сэтгэлдээ шийдэв гэдэг үгийг та бүхэн сэтгэлдээ нэг сэлж хэрэг заяа. Сэтгэлдээ шийдэв. За яасан гинэ? Хааны амтан шимтэн болон түүний уудаг дарснаас хуу хүртэж бие бузарлахгүй хэмээн Даниэл яасан байх нь? Сэтгэлдээ шийдсэн байх нь. Тиймээс өөрийгөө бузарлахгүй байх талаар тэрээр тайгнуудын тэргүүлэгчээс буй. Бурхан Даниэл тайгнуудын тэргүүлэгчээр дамжуулан хайр хийгээд өршөөлийг үзүүлвэ. Тайгнуудын тэргүүлэгч Даниэлд та нарын идэ ундааг зааж өгснийг өөрийн эзэн хаанаас би айж байна өгсөн тий. Та нарын нүүр царай үе тэнгийн чин залуусын царайнаас ядруу байхыг үзвэл юу болох вэ гэл ингээд айж байгаа тий. Намайг хараад хүмүүс инээгээд их юм гэд би ингээд өчтөр ярьжсэн байхгүй. Ингээд
Өнөөдөр над руу хараад аюу их инээмсэглэж байгаа хүмүүс их байна. Их сайхан байна л да. Тэгээд инээс нэг асуу гэдэг дараа нь уулзахаараа ер нь хүн болгоноос дахиад асуу шүү зэ. Яагаад инээс юм? Би тийм минут харагдаад байна. За өргөжлүүлье. Яасан гэж юм? Хаа болол ингээд идэх уух юм чинь аль хэдийн бэлтцээ. Ингэж явуулаарай гэдээ бүр гаргацсан. Хоолны зэс менюгээ гаргацсан. Та нар бол бити олон талаа юм яриад ээ. Тэ? Идснийг ид, уугсныг уугшээс. Тэгэхгүй бол айгуул намайг хаан тэ сэлэмгээс толгой бүндгс гинэ гэдээ айж. Тэгээ цаашаа өргөжлүүлээд та нарын нүүр царай үе тэнгийн залуусын царайнаас ядруу байхыг үзэх юм бол тэр яах вэ гэсэн ийм айц хүчтэй байна. Тэгвэл та нарын үйлдэл миний толгойг хааны өмнө цаазаар агуулхад хүрэх юм аа гэжсэн тийм. Нэгсэндээ Даниэл санаа зовж өөрөө өөрийнх нь толгойд санаа зовж байгаа байхгүй. Би зөвшөөрөхгүй. Тийм байхгүй. Уул нь бурхан хайр өршөөлийг үзүүлсэн гэж хэлсэн шүү дээ. Гэтэл боолхон очингуудаа тий. За би наад хол шийдмээр байна. Бид нарт арай өөр хол өгчөөч. Цовиг өгчөөч. Бөө зөгөөч. Яг нь бити давраад тий. Өгснэг гэд. Үг бол толгойгоо авах гэж хэлнэ шүү дээ. Одоо эзэгнэгч тал болов. Нийтэд харин бас хөөрхөн тайлбарлаад байгаа маа маний хүн. Гэвч Даниэл 14 эшлээс өөрийг нь болон Хананы, Мишаэл, Азария нарыг харгалзуулахаар тайгнуудын тэргүүний томилсон харгалзагчд хандан. Мань хүн тайгнуудын тэргүүлэгч очоо хэлсэн чинь зөвшөөрөөгүй. Тэнгуут нь тэргүүлэгчийн тавьсан харгалзагч гэдэг нэг юм үүдэн дээр нэг бак залуу ингэ зогсчихсан байгаа байхгүй. Тэр залуу дээр очсон гэж хэлж. Та боолуудаа 10 өдөр туршиж бидэнд идэх ногоо уух усыг хангаж өгөөч. Тэгээд бидний царайг болон хааны шилмэл эдэнээс идэх залуусын царайг өөрөө харьцуулан үзэж харсан зүйлсийн дагуу боолуудаа яхаа өөрөө шийднэ үү хэмээн өгүүлвэ. Биднэрт жимсгэн ногоо өгчгөө. Тэгээд 10 өдрийн дараа нөгөө залуустайгаа ингээд харьцуулаад үзчих. Яг ямар үр дүн гарах нь. Хэрэв бидний буруу байх юм бол бид нар зүгээр угдахгүй тэ таны хүссэн зүйлийг бид нар яая одоо идья гэж хэлсэн баг. За тэгсэн чи юу гэж байна? 13 дугаар эшлээс 14 дугаар эшлээс тэрээр энэ талаар сонсож 10 өдрийн турш тэднийг сорвоо. 10 өдрийн эцэст харахад хааны амттан шимтнээс хүртсэн бүх залуусаас тэд илүү тархан цадгалан царай зүс нь илүү өнгөлөг байв. Иймд харгалзагч тэдэнд шилмэл идэ уух ёстой дарсыг нь өгөхөө болж нөгөө гинэ ногоо өгсөөр байв гэсэн мэн үү тийм үү? Хоол идэхгүй байх талаар аль болох тий шимт хичээлтэй хоол идэх талаар гуйсан байгаа тусгай. Энэ 8 дугаар ишлэлийг бид нэр түрүүн уншсан тий. Юу ч бүгдээр зэрэг уншиж тэгээ 3И. Түүний уудаг дарснаас хөв хүртэн бузарлахгүй гэж Даниэл сэтгэлдээ шийдвэ. Иймээс өөрийгөө бузарлахгүй байх талаар тэрээр тайгнуудын тэргүүлэгчдээс гуйваа. Яагаад татгалцсан болоо? Яагаад эсэргүүцсэн болоо гэдэг асуулт гарч ирэх. Ийм тэр сайхан ямтан шиднийг нь идэл уугаал тэ тархлал гизээ хэлэл идчихгүй очооч ногоо тэ ус ууна гэж ах шиг. Ямар өвс идэж ус уусан биштэй гэж монголчууд ярьдаг штэ. Эрдэмтэд теологчид бол ерөнхийдөө 3 төрлийн юм шалтгаан байгаа гэж үзсэн байна. Тэр ямар 3 төрлийн шалтгаан байна вэ гэж. Нэгдүгээрх нь хоол хүнсний асуудал байна. Хоёрдугаарх нь улс төрийн асуудал, гуравдугаарх нь шашны асуудал гэж. Энэ хааны ямтан шимтгэлд ийм 3 төрлийн шалтгаан тавигдсан байна. За нэгдүгээрт нь хоол хүнсэнд нь юу байсан бэ гэхээр Мосегийн хуульд альва бузар амьтдыг идэхийг хориглосон байдаг те. Гэтэл хааны ширээн дээр юу байсан бэ гэхээр бүх төрлийн хааны мах, бүх төрлийн одоо хавч те Библиэлд бити идэрэ гэсэн хориглосон бүх төрлийн амьтдын мах байдаг гэсэн. Тэгээд цаашдаа үргэлжлүүлээд юу гэж үзсэн бэ гэхээр еврейчүүд бол амьтны одоо юу гэдэг чтэй махыг цустай нэтгэхийг хориглодог гэсэн. Манай монголчууд ч гэсэн амьтны махыг цустай нэтгэхийг бас хориглодог байсан үе баг.
Яаж хоригддаг байсан бэ гэхээр ихэнхдээ борц болгож хэрэглэдэг байсан. Юу гэсэн хэрэг цусыг нь хатаагаад байхгүй болгоод зөвхөн махыг нь иддэг ийм цаг үе монголчууд байсан. Тэр үедээ монголчууд эрүүл сарвал бас хүчрхэг байсан гэж хэлж байна. Үхрийн махыг жишээ нь борц болгоод давсганд нь чихээд дайн тулаанд явахдаа яадаг гэсэн монголчууд маань ингээд тэнцэнээс нэг чимхийг ингээд усанд хийхэд л нөөтг нь айхтар өтгөн сайхан шүл болж хувирдаг байсан гэж одоо түүх том юм дээр уншижсэн тийм сонсч байсан баг. Тэгэхээр монголчууд махыг аливаа цустай нь хольж идэхгүй байхдаа өвчин эмгээс хол байсан багтах. Тэгээд би том битэй эрүүл чирэг хүчрхэг хүмүүс байж. Махыг хизээ цустай нь иддэг болсон бэ гэхээр нойтон мах гэж ярьдаг болсон тийм монголчууд. Тэгээд өвлийн цагт уул нь ивчээ идчихдэг байсан, борцоо ингээ идчихдэг байсан, зуны цагт бас борцоо хэрэглэдэг байсан бол одоо бол ингээд нойтон махыг өвөл зунгүй иддэг болсноос хойш монголчуудын эрүүл мэнд түүхэндээ байж боломгүйгээр доройтсон байдаг. Таргалалт, хорт тавдар, чихрийн шижин гэдэг өвчнүүд араасаа дагаж ирсэн. Дэлхийн эрүүл мэндээс бол ер нь бол махыг бол хүнсэндээ хэрэглэх одоо багасхыг зөвлөд байгаа шүү дээ. За тэгээд мэдээж хоол хүнсэнд нь бас юу ордог байсан? Дарс, эсгсэн дарс буюу согтууруулах ундаа ордог байсан. Тэ? Ийм учраас мань залуучууд яасан байх вэ? Шийдвэр энийг судалж үзээд шийдвэр гаргасан байна. За эдгээр зүйлсээс нь хол байх юм байна. За улс төр. За улс төрийн хүрээнд бол ер нь хинтээ идэх вэ гэдэг аюул чухал байсан еврейчүүдийн хувьд. Хэрвээ хин нэгэнтэй цуг суугаад, хариу үстэндээ цуг суугаад хоол идэхэд тэр хүнтэйгээ ингээ улс төрийн гэрээ байгуулж байгаа юм шиг тийм хэмжээнд аюул чухалчилж, онцолж авч үздэг байсан учраас ихэнхдээ хариу үстнүүдтэй сууж хоол иддэг байсан. Харин чухал гэрээ байгуулахдаа л хариу үстнүүдтэй цуг сууж хоол иддэг ийм цаг үе байсан байна. За 3 дахь шашин гэж хэлж байгаа. Ихэнхдээ бол бурхтад зориулсан тахилын хоолноос залуучуудад өгдөг байсан байна. Нэгсэндээ өөрсдийнхөө итгэдэг тэр бурхтад багш мардук гэдэг юм уу те. Энэ бурхтадаа өргөсөн тахилын хоолноос яасан байх нь залуучуудад тарааж хуваарлж өгдөг байсан. Тэгээд хаан нь бол за та нар миний ивэлд байх юм бол тийм ээ. Та нарын бурхнаас илүү би бол та нарыг өстой бүр сайхан халгиж цалигтал нь бол та нарыг бол тижээнэ гэл ингээл хаан бол өрөөгöd тэгээд тарааж өгөх түнг. Тэгээ хааны амтсан шимтэн гэж байгаа байхгүй тийм. Ингэж тарааж өгдөг гэсэн. За ийм гурван шалтгааны улмаас манай залуучууд маань яасан байх нь эсэргүүцсэн байна. Та бүхэнд ойлгогдож байна уу? Та бүхэн надтай ер нь хамт байна уу? Эсвэл оюун бодол чинь өөр тийшээ явж байна уу? Нэг гоё хуушуур муушуур бодоод сууж байгаа юм шиг тест. Ингээд цэргүүд ягаад тордог вэ гэдгсэн чинь юу гэдэг юм л да. Айхтрын нормынх нь хоол нь их байдаг гинэ. Тэгээс амар иддэг гэж байна. Тэгээд ягаад туранхай байдаг вэ гэсэн чинь оюун санаа нь өөр газар явж идэг дандаа. Их орон ээж аавдаг гэр. Тэгээ тийм учраас ингээд айгуу туранхай эцэг хий байдаг гэж нэг тайлбарлажсэн нэг зэргийн хүн. За та бүхэн надтай хамт байгаа бол 3 удаа алгаад иччих. За зэрэг нэг хүн гоё. За заашгүй хамт л байгаа юм байна яварсан. Тэгэхээр бид нарыг бас дэлхийн аливаа зүйл давталгүй зөвхөн Есүс Христ бидний замыг гэрэлтүүлнэ, бидний амьдралыг удирднаа гэдэгт бид нарт итгэдэг хүмүүс юм болвол дэлхийн аливаа уруу татлага, аливаа тийм одоо хандлах соёл биднийг уруу татаж автагдах үед бид нар сэтгэлдээ бат шийдвэр гаргах юм цаг үе тулгардаг байх нь. Тэгээ тийм ч учраас анид болон түүний 3 найз юу гэсэн бэ? Сэтгэлдээ шийдсэн гэж хэлсэн. Би тэдгээр ёс заншлыг Бурханаас биднийг холдуулах тэдгээр ёс зүг болвол даахгүй гэдгийг зүйлийг бол сэтгэлдээ шийдсэн ба. Хэдийгээр Даниэл үхэлтэд нүүр тулах байсан ч гэсэн энэхүү итгэл үнэмшилтэй үнэж байсан. Бид нар ер нь хэр байна вэ? Дэлхийн зүйлстэй хэр их одоо тохиролцож амьдарч байна вэ? Ингээд сүултээ ингээд зангираад тайлагдахгүй тийм зангираад одоо нээдэгт автцсан явж байгаа юм биш үстэй гэдэг ийм асуултыг бас бид нар өөрсдөөс асуух цаг үе гарч байгаа. Даниэл бол зөвийнхаа талд
зогссон тийм ээ. А бид нар яг түүний талд хэр их удаа олон зогсдог вэ? Гэвь ийм асуултыг бид нар өөрсдөөсөө асуух юм цаг үе бас байдаг тийм ээ. Тэгэхээр түрүү хэлсэн шүү дээ, тайгнуудын тэргүүн нь бол Даниэлд маш сайн ханддаг гэж тийм. Маш сайн ханддаг байсан ч гэсэн өөрийнхөө амийг хоохолоод энэ хүн болол зөвшөөрөөгүй. Харин өөрийнхөө оронд өөр хүнийг өхүүлэхээр тавьсан нь тэр харгалзагч байсан. А энэ хэрэг буруутгах юм бол энэ харгалзагчд хамаг буруугаа яагаад дохоод чи яагаад зөвшөөрсөн? Би зөвшөөрөөгүй шүү дээ. Гэнгүүтээ тэр хүний толгойг авахуулах байсан. Гэхдээ 10 хоногийн дараа үр дүн нь ямар байсан бэ? Зарим эрдэмтэд бас энэ 10 хоног гэдэг нь яг 10 хоног биш, олон өөр тэг хитэн сар мараарч байж магадгүй гэсэн ийм зүйлийг ярьдаг. Гэтэл Библи бидэнд 10 хоног ямар ч сан ийм хязгаартай хугацааг тогтоосон гэдгийг бид нэр ойлгож болчих тийм. Магадгүй 10 хоног бид нар мацаг бариад аюу гоё яах юм бол чин хасагдаатай нүрс царайг игээрээд нэг сайхан болж магадгүй тийм. 10 хоног ингэж гоё эрүүл хоол идэж үтсэн байна уу? Ямар ч тос мос байхгүй тийм. Ямар ч тийм одоо чихэр жимс жоох чихэр те одоо шоколад байхгүй те. Тэнгүүд ингээд би хөнгөр явдаг уу? Тэнгүүд оюун ухаан ч гэсэн ингээд сэргээд нэг юм нэг гоё тийм зин төвшөнд очдаг ч те. Гоё очдаг те. Тэгэхээр 10 хоногийн дараа ер нь яв болсон бэ гэдгийг бид нарт харуулсан те. Ажибич баах юм бичсэн. За энийг сайхан алхасаад цаг байгаа учраас окей. Итгэж хүмүүсийг бид нар гэсэн янз бүрийн идгэж шаарддаг, шахаж шаарддаг тийм. Янз бүрийн айлд очихоор сайхан таргууны мах чанаа тавьсан байгаа. Идэрээ гэл. Тэнгуү чин дургуцахгүй хүн байхгүй шүү дээ. Сайхан нэг татчаач. Нэг 100 татчаач. Би чи өнгөрөөд янз юм болно шүү дээ. Янз янзын ийм уруулгаталхууд байдаг шүү дээ тийм. Энэ сайхан зэрлэг гахааны юм хаагаамаа идчихэж яамдیں۔ Хэвээ би энэ чинь сайн шүү дээ. Энэ чоны илэг байна. Бүхлээр нь залхичих. Энэ бугын цус цоош нэрээр гарч ирсэн уучих. Айгуу сайн гэх тийм. Бидний энэ тэндээс хоолны тал дээр ялангуяа их одоо сордог ийм сорилтууд их байдаг тийм. Гэтэ сэтгэлдээ шийдэх хэрэгтэй байна. Би тийм идэхгүй уухгүй гэдгээ сэтгэлдээ шийдэх. Энэ хүн нөгөө сэтгэлийн хамт ингээд манай чугаагч мөн төрүүлсэн те. Сэтгэлдээ шийдсэн байхад би бол сэтгэлдээ захирагдана гэсэн үг. Би жишээ нь одоо 8 дугаар ангид байхад манай ангийнхан найз нар маань жинхэнэ өсвөр насны манай ээж мэдэхгүй. Ээжтэй ч хэлээгүй явж байгаа түүх шүү. Ээж мэдэхгүй байгаа тийм. Би ингээд бас үе тэнгийнхний уруултлагт орно шүү дээ тий. Тэгээд найзууд маань орц руу орё гэж тэгж байна. Тэгээд орц руу хичээл тарсны дараа орц руу орсон. Цүнхнээсээ нэг шилээр гаргаж ирж байгаа юм. 75. Пүү би чи хаанаас олцсон юм ингээл. Танаас ч галзуураа юу аа. Нэг ариу амьд болох. Тэгэл яаж авах юм. Бүгдээр ингээд тойруулж авах. Тойруулаад. Тэгээд одоо бодохоор ичмэр чим шиг тийм үе юу. Ичмэр чим шиг бахармаар чим шиг тийм. Би сэтгэлдээ шийдсэн байсан. Би хизээч арх хамсахгүй гэж. Тэгээ би найзтай хэлдэг байхгүй. За би бол нааднаас шуухгүй. 8 дугаар ангийн хүүхдэд чи 10 хэдтэй юм бэ? 5 4 5 тавьсан. 5 6 тавьсан. Тэгээ би сэтгэлдээ шийдсэн байсан. Аав ээж маань эмээ өвөө маань надад юу гэж хэлсэн бэ? Миний хөө архинаас хол байгаарай гэж. Тэгээд би яагаад ч сэтгэлдээ шийдсэн. Би хизээч энэ архинд хүрэхгүй гэдэг ийм шийдвэр гаргацсан. Тэгээд найз нар маань чи уултаа чи ганцаар үлдчихлээ гэж тэгсэн чинь. Яагаад ч юм те энэ тэндээс аав ээж эмээ өвөө маань намайг хараад байгаа юм шиг юм итгэмж төрөөд байна гэсэн чинь би ингээ онгоонд орж байгаа юм. Цаамаастай юу яадаг ир хүн биш те. Ингээд аав ээж ингээ хажуунаас нь харж идэг гинэ гэж ингээ шоолж байгаа юм. Яагаад ч юм тэр үед ингээд сэтгэлдээ шийдсэн байсан. Би ч бурханд итгээгүй мөртлөө бурханы ариун сүнс миний дотор бити гэж хэлээд байгаа байхгүй. Тэгээд би тэр өдрөөс хойш бүр ингээд сэтгэлдээ бүр бат шийдэж байгаа байхгүй. Тэгээд намайг ангийнхмаа шийдэлээгүй би бүр тэр архивч хүлээч аваагүй. Их сургуульд орлоо. Дахиад найз нар маань танилцсан гэдэг шалтгаанаар
тойруулж өгнө. Би архинаас хол байна. Цаамаа муу санаатай гэдэг нэр авна. Тэгээд дараа нь үгүй байна гэдгийг ойлгож авна. Дараа нь би Солонгос руу явлаа. Гэрээгээр нөгөө 12 монгол залуучууд нэг контейнерт амьдарч байгаа шүү дээ. Тэгээд танилцсанаа гэдэг юм. Би сүмд явдаг. Би Есүст итгэдэг гэж хэлсэн чинь энэ Баатра гэдэг энэ залуу бас Есүс шүү дээ. Гэтэ одоо хараа л та. Баатар уучих гэдэг нөгөө Баатар ахсан. Тэгэлгүй яах вэ гэж уугаал. Есүс би хайртай гэж ингээд уугаад тэгээд байгаа байхгүй. Тэгэж би архинаас хол байна гэж амлцсан байгаа. Хин амлсан сонирн биш ч гэсэн би өөрөө өөртөө ч гэсэн амлсан гэдэг ингээдсэн байхгүй юм. За тэр цаг мөчөөс эхлээд манай ах нар маань дандаа надаас ах нар байсан. Тэгээд ах нар маань цаамад ундагийн авчиг гэдэг юм хөрөлтэй. Тэгээд дараа нь тэднэрт амруулсан л да. Ягаад тэгэхээр би нөгөө ирүүл бүгднийг үүрээд ингээд цогцсон мохсон тасарсан тэгээ хайсан гээс юм бүгдийг ингээд кермалаад бүгдийг ингээд одоо халамжлаад ингээд гэртэн сайхан оронд нь ингээд оруулцдаг байсан учраас сүүлдээ надад бүр аим. Тэгэхээр ийм л юм байна. Тэгээ би яг үнэхээр бардам хэлэхэд амьдралдаа архи согтож үзээгүй. Архийг бол амсч үзсэн худлаа ярихгүй. Нэг цагаан сар мараар хүмүүс өвдөн штэ ингээд жоохон амсаад. Тэгээ би хизээч согтож нэг ийм стаканыг ч гэсэн ууж үзээгүй. Ийм хүн баггүй. Энэ ерөөс сэтгэлээсээ л юм билээ. Шийдвэр гаргах. Тэгээ Бурхны өмнө өөрийнхөө өмнө хэлсэн үгэндээ эзэн байж чаддаг. Тэгэхээр Даниэл яг ийм л байсан болов уу гэж би төсөөлөд байгаа байхгүй. Үнэхээр би тэгэд инээдтэй юм юу гэж 10 өдрийн дараа нөгөө Даниэл болон гурван найз нь аюу гоё тэ эрүүл сар бол гоё тэ цаваа солихон байгаа шүү дээ. Гэтэл 10 өдрийн турш архитцсан хүмүүс чи яаж ирүүл байх юм бэ тийм үстэй. Өдөр болгоно нөгөө дарснаас нөгөө ингэсэн маргааш шатцсан ёо. Дахиад уугаал тэ. Гэтэ гоё амттай байна гэл наригаал цингэлсэн чинь 10 өдрийн дараа нөгөө ингэ шавтаад ингэ үсмэсэн дэлбэрсэн байхад ингэсэн явжсэн чинь Даниэл болон түүний найз нар нь харин цовоо цалгин эрүүл сарвал байсан байгаа байхгүй. Сэтгэлдээ шийдэх маш чухал. Би сүмдээ нэг ч таслахгүй юмаа гэдэг шийдвэрийг та гаргасан бол таны хинч юу ч зогсоож чадахгүй. Ямар ч улсын шалгалт, ямар ч аав ээж манай ээж хүртэл намайг зогсоож чадаагүй шүү дээ. Би ээжтэй ингээд шабат болонгот би хашаагаад аваад цогцдог байсныг та санаж байна. Энэ цомо хайч угаал үлддэг байсан бах те. Нэр юу ч салхи шуурга те цас бороо таныг юу ч зогсоож чадахгүй. Яг тэгвэл та Бурханд амласан амлалтаа биелүүлж чаддаг, өөртөө амласан амлалтандаа хүрч чаддаг тийм л хүн байх юм бол таныг юу ч бүр өвчнөж зогсоож чадахгүй. Амен. Тэгэхээр Даниэл шиг, түүний найзууд шиг бүгдээр шийдвэр гаргацгаа яах вэ? Сэтгэлдээ бат зогсцгоё. Одоо энэ чинь шийдвэр гарсан хүмүүс ингээ хүмүүсийн юу уншиж штэ бас тий. Та бүхний дурсамжаар жоохон аялаасаа гэдэг альфаар юм зүг бас. За ингээд дөрөвдүгээр хэсэг нь ялалт. Ялалт тийм амархан ирдэг үү? Үгүй ээ. Золиос гаргадаг. Айдаг, имээдэг, тэгжээж ялалт ирдэг. Ийм хэцүү зүйлийг давсны дараа нэг гой давааны оргил дээр хараа бид нэг ингээд гоё байдаг шүү дээ. Уулын оргил дээр гараад. Эсвэл нэг алта 5 богдын те хамгийн өндөр оргил дээр ингээд гарчаад баг Монгол улсыг эзэгцсэн юм шиг те ийм сэтгэл төрдөг байх л та хүмүүс. Тэгээд хүмүүс тэрэнд гарах оргил дээр гарах дуртай байгаа. Тэгэхээр гартлаа их зовно шүү дээ те. Халтарч унна, бүдэрч унна, хуруу хумсаа гэмтэн. Бидний итгэлийн амьдрал ч гэсэн яг юм. Өдөр болгон бид нар аливаа зүйл рүү өөрийгөө ялан дийлэх ийм зүйл рүү ингээд авирсаар л битг. Тэр өдөр тэр за буугаад өчидөө гэж бодох үе зөндөл байдаг шүү дээ. Ингээд уулчд ингэж хэлж байгаа байхгүй юу? Ингээд уул руу авирж явахдаа ингээд доош харчаар газар нь явж өгдөг юм санагдав. Тэгэхээр бити доошоор урагшаагаал яв хар гэж байгаа байхгүй. Ингээд доош эргээ ингээд харчаар ийм газар явцсан биш үү гэдэг сэтгэлээр унааддаг гинэ. Тийм учраас аль болох хоошоо харахгүйгээр оргил руу хар гэж байгаа. Оргил өө тийм үл гэдэг. За, үлдсэн дөрөвдүгээр хэсэг нь ялалт. Энэ дөрвөн залууд Бурхан уран зохиол ба мэрэгэн ухааны бүх салбарт мэдлэг ба оюуны чадварыг өгвөө. Даниэл бүх төрлийн үзэгдэл хийгээд зүүдийг ойлгодог байлаа. Тэднийг танилцуулахад бэлтгэхээр хааны тогтоосон өдрүүдийн эцэст
тайвнуудын тэргүүн түүнийг тэднийг Небухаднецарт бараалхууллаа. Хаан тэдэнтэй ярилцсанд тэд бүгдийн дотроос Даниэл, Хананя, Мишаил, Азария нартай энэ тэнцэх нэг ч хүн байсангүй гэж. Тэд хааны хувийн үйлчлэлд орлоо. Бүр торгон зэрэг нь болсон шүү дээ. Хаан тэдэнтэй мэрэгэн ухаан болон мэдлэгийн бүхий л асуудлаар зөвлөлдөж үзэхэд өөрийнх нь хаант улсын дотор буй хамаг элбчин зурхаач нараас 10 дахин илүү болохыг нь олж мэджээ гэж. Столник чат GPT нэр шиг байсан юм шиг хэ. Бүгдийн асуунгууд бүгдийг хариуллаа. Чат GPT одоо тэгээд байгаа шүү дээ. Мэдгүй юм байхгүй. Одоо манай ах эгч нар маань ч гэсэн чат GPT гэдэг юм нэг орлоод үзээрэй. Та бүхэн оролцсон уу? Үзсэн үү? Зүгээр аягүй амархан. Компьютераар нэгээд чат GPT-гээ хайнгууд ингээ гараад ирнэ. Тэнгуү тэнчэнээс Солонбаяр пастор хэр хөөрхөн бэ гэдээ хайхад л гараад ирсэн. Энэ дэлхийд 1-2 дордогдоо гэж. Тэгээд ярилцаад утсан чинь өөрийнх нь бүр ингээд халдайчудаас монголчуудаас гэдэг шиг халдайчудаас хамаагүй илүү мэрэгэн оюун ухаантай ийм 4 залуутай болчихж байгаа хаан. Үгүй шок. Өөрийнх нь мэддгүү, чаддгүү, хариулж чадахгүй байсан бүх зүйлийг нь нөө залуучууд хариулаад эхэлж байгаа байхгүй. Ийм өчтөөс юм бивэ гэл ингээд ойлгож эхэлж байгаа. Тэгэл нөгөө үхлийн талаар хүний сүнс гэж ямар юм байдгийг гэдэг талаар ярилцаад үзсэн чинь үхэл гэдэг чинь байж таа хаантаа. Ерөөсөө нойрсохтой адилхан байхгүй юу? Та нүдэн анаал нээхэд өглөө болсонтой адилхан та яг үхэл босоод ирэхэд Есүс эзэн ирсэн таныг босгож явах болно. Гэл ингээд үхлийн талаар ингээд хариултыг нь олоод өгч байгаа. Та тэгээд мөнх амьдрах болно. Тэнгуут хааны зүгээр ингээд энэ дотор чойш бүгд задраал гэл ингээд ертөнцийг харах үзэл өөрчлөгдөж эхэлж байгаа. Бурханаас мэрэгэн ухааныг гуйдаг бүх хүмүүст Бурхан мэрэгэн ухааныг бүр хангаж өгдөг гэж хэлж байна. Та бүхэн Соломон хааны дүүгийг хийж байгаа тийм санаж байгаа. Соломон хаан эд баялаг элд алдар нэрийг ухаас илүүтэйгээр юу гуйлаа? Мэрэгэн ухааныг өөчөө гэж гуйсан тийм. Яаков номын өчтөр бид нар Яаков номыг судлаад эхэлсэн байгаа. Оройн 5 дахь мөргөл дээр Яаков 1-р бүлгийг бид нар өчтөр үзсэн. Яаков номын 1-р бүлгийн 5-р ишлэлээр ингэж хэлсэн байна. Харин та нарын хэн нэг нь мэрэгэн ухаанаар дутвал бүх хүнд өгөөмрөөр буруу шалгууг өгөгч Бурханаас гуйг. Тэгээд түнд яана гэсэн бэ? Өгдөх болно. Альва зүйл дээр бид нар мэрэгэн оюун ухаан дутагдах үе байдаг шүү дээ, тийм. Яах вэ, ийх үү гэд бодоодох үе байдаг. Тэгвэл та Бурханаас гуй гэж хэлж байна. Бурхан минь ээ, энэ мэрэгэн оюун ухааны хад өгөөч. Тэгэх юм бол Даниэлд өгсөн шиг, тийм. Даниэлийн найзуудад өгсөн шиг, Соломон хаанд өгсөн шиг мэрэгэн оюун ухааныг хэлсэн өнөөдөр эзэн Бурхан өөрсдөө хүн болгонд өгнө гэж хэлсэн. Амен. Бид нар гуйдаггүй болохоор л авдаггүй гэж. Хамгийн сүүлд 21-р ишлэл. Даниэл Кореш хааны нэг дэх жил болтол байлаа гэсэн. Агны нөгөө дуугаа билж байгаа. Даниэл Кореш хааны нэг дэх жил болтол байлаа. Кореш гэж ямар хаан юм? Меде Перс гэдэг улсын хаан баггүй. Вавилон улс дуусаад сүнсний дараа Меде Перс Дариус хаан гэж гарсан. Дариус хааны дараа Кореш гэдэг хаан гарч ирсний дараа хүртэл Даниэл тэр улсын мэрэгэн ерөнхий сайд байсан хിവэрэл байсан. Бүр ингээ засаг солигдоход хүртэл Даниэл байсаар л байсан гэж хэлээд байгаа байхгүй. Засаг байтугай улсын солигдчихад хахад Даниэл тэр өндөр албан тушаалда байсаар л баг. Бурхан ийм гайхамшигтайгаар түүнийг ивэж өрөөсөн баг. Даниэлийг 85 орчим настай байхад нь Бабилон сүрчиж байгаа. Хөгшин багаз. Одоо Даниэл Бабилонд очихдоо нэг 15-аас 17 орчим насны ийм жоохон хүүхэд байсан гэж хэлж байгаа байхгүй. Бид нар сая одоо Даниэлийг үзлээ шүү дээ. Тэгэхдээ 85-аас нэг 90 орчим настай байхад нь нөгөө Бабилон улс нь сүрчиж байгаа. Бабилон яаж сүрснийг мэдж байгаа юм байна. Ийм Ефрат гэдэг айхтар өргөн мөрөн дээр ийм цайз бариад ингээд амьдэрдэг. Тэгээд тэр цайз руу хинч нэвтэж чадахгүй. Цайз руу айхтар өндөр. Ямар ч дайс нэвтэрч чадахгүй гэж мань хүн итгэдэг байсан. Бабилончууд тэрнгээрээ бүр бахархдаг байсан. Угаасаа ч дайснууд ирээд эзэлж чаддаггүй байсан. Гэтэл нэг өдөр нэг шөнө
бид нар дараагийн одоо сурлуудаар үзэгчсэн тий. Меди Перс улсын хурж ирэнгүүтээ усынх нь голдрлын хөлөнгөтэй яатсан. Доогуур цайзан доогуур нь ороод хаалгын болгоод бүгдээр бэрх гэдэг нэг шин найрлж ахт нь ороод яцсан баг. Эзэлсэн юм төв баг. Энийг бид нар дараагийн анги дээр аюу гой тодорхойгоо ярилцах болно. За ингээд Меди Перс улсад эзлэгдээд Сууса гэдэг цайз руу мань хүн зөөгдөөд тэнд бол одоо амиа өргөсөн гэж нэрлэдэг баг. Тэгэхээр энэ Даниэлийн түүх маань харь улсад аваачигдсан гэдэг ийм түүхтэй холбож байна. Бид нар өнөөдөр Бабилон хэмээх сүнслэг Бабилон хэмээх энэ дэлхийд жинхэнэ гэрлүүгээ явах гад хүлээж байгаа юм. Харь улсад байгаа ийм хүмүүс юм байна. Бид нар дэлхий дээр байгаа гэсэн хэдиж энэ маань дэлхий маань сатаны өөрийн одоо бүхэл арга залд бол идэгдэж байгаа юм дэлхий. Харин бид нарыг бол Христ итгэж бид нарыг аялагч нар гэж хэлсэн тийм. Pilgrim гэж нэрлэдэг. Аялагчд. Бид нар Тэнгэрийн Канааныг зорж яваа аялагч нар. Тэгэхээр энэ харь улсад суухдаа бид нар Бурхны дууг дуулдаг ийм хүмүүс юм байна. Алдарт Бони юм хамтлагийн нэгэн дуу байдаг тийм ээ, та бүхэн сайн мэдж байгаах. Энэ бол By the Rivers of Babylon гэдэг юм одоо утгатай байгаа. Энэ дуулал номын 137 дугаар бүлэг дээр гарч байгаа юм дуул та. Та бүхэн уншаад үгэй. Вавилоны гол мөрнүүдийн дэргэд бид сууж, Сионыг санан үйлцгаасан. Бид босоо ятах хөгжмүүдээ уд модонд өлгсөн. Учир нь тэнд олзлон авагчд маань биднээс дуу шаардан Сионы дуунуудаас нэгийг бидэнд дуулаач хэмээн биднийг зовоогчд баяр хөөр шаардсан юм аа. Бид эзний дууг харь нутагт яаж дуулах вэ? Иерусалим аа, хэрв би чамайг мартсансан бол миний баруун гар чадвараа алдах болтугай. Хэрвээ би чамайг санахгүй бол хэрвээ би Иерусалимыг өөрийн хамгийн дээд баясгалангаас илүүтэйгээр өргөмжлөхгүй бол хэлмэн тагнаад минь алдаг гэсэн. Ийм утгатай байгаа. Тэгэхээр бид нар бага насндаа л одоо англиар сонсч байсан болохоос биш. Яг энэ магтан дуу байсан гэдгийг бас бид нар сайн мэддэг байсан шүү дээ, тий. Энд чинь магтан дуу байсан гэж мэдж байгаа юм бол гараа гэж байна. Бас хэдэн баг мэддэг байсан тий, яг юм. За тэгэхээр энэ бол ийм сайхан одоо утга учиртай дуу. Өнөөдөр бид сүнслэг Вавилон дотор амьдарч байгаа. Бид нар харь нутагт оршин сууж байгаа. Яг л Даниэл болон түүний найз нар шиг, тийм ээ. Бид бүхэн энэ дэлхий дээр харь нутагт оршин суугчд юм а гэж хэлж байна. Тэгэхээр бид бүхэн Бурхны дууг энэ харь нутагт хэрхэн дуулах вэ? Бид нар яавал Бурхны Сионыг мартахгүй байх вэ? Бид нар дайснууд хүрээлсэн энэхүү нийгэмд, тийм ээ, материалын зүйлс одоо зүйлс давтсан энэхүү нийгэмд хэрхэн итгэлээ цэвэр ариун Даниэл шиг, түүний найзууд шиг хадгалж болох вэ гэдэг ийм асуулт тулгарч байна. Бид эзний дууг харь нутагт яаж дуулах вэ? Даниэл болон түүний найз нар зүр сэтгэлдээ яг л одоо энэхүү шийдвэрийг гаргасан шиг тийм сэтгэлдээ шийдсэн гэж хэлсэн байна тийм. Энэ сэтгэлдээ шийдсэн зүйлсийн дагуу итгэлээ бат хамгаалж ямар ч хүнд хэцүү хавчлага зовлон тохиолдсон ч бай тэр итгэлийнхэн дагуу тууштай байсан учраас эзэн бурхан тэднийг ивэж ялтыг байгуулж чадсан байдаг. Тэгвэл өнөөдөр бид бүхэн ч гэсэн энэхүү харь нутагт тэгээ сүнслэг Канаан руу аялж явах энэ цаг мөчтөө Бурхны дууг дуулан өөрсдийнхөө итгэлдээ бат зогсон сэтгэлдээ шийдвэрийг гаргах нь маш чухал юм байна гэдгийг бид нар одоо харж болох юм аа. Энэ ертөнцийн гоо үзэсгэлэнд дурлаж тэ Вавилоны тэр гайхамшигтай цайзуудыг хараад Даниэл болон түүний найзууд тэр газар уусан шингэж болохоор л байсан шүү дээ. Гэтэл тэд нар тэгээгүй. Тэгвэл өнөөдөр бид нар ч гэсэн энэ ертөнцийн гоо сайхан үзэсгэлэн зугаа цэнгэлд автаж Бурхныг мартан явах энэ явдал нь биднээс хол байх болтугай. Яг л Даниэлийн найзууд шиг бид нар сэтгэлдээ шийдэл гаргаж эзний дууг өөрсдийнхөө итгэлийн дуу болгож харь нутагт бид нар энэхүү дууга улам илүү чанга дуулж Бурхны талд итгэлээрээ бат цогсох шийдвэрийг та бүхний өнөөдөр гаргаасаа гэж уриалж байна. Та бүхнийг эзэн бурхан ивэх болтугай. Амен.